За ихэдний шүү чимээгүй байгаа. Одоо энэ ерөнхий захирал нийт жамстай хийсэн үндэсний зөвлөлийн гэрээгээ цуцалгахыг шаардаж байна. Би товч агуулгын хэлье. Цаашид энэ байгууллагын удирдах чадамжгүй болсон захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг 2020 оны 10 сарын 22-ны үндэсний зөвлөлт хуралдад шийдвэрлэнэ. Энэ шаардлагыг SB-лүүдүүд эсэргүүцлийн тэмцэл дараагийн шатнд шилжихийг мэдэгдэж байна гэдэг. Бүгд гар сурсан энэ шаардлагыг өгч байгаа. Тэгээд бас манай гавьяат тэгээ ахмад сэтгүүлчэд ирсэн байгаа учраас Баримтлагдсан факт баримтууд бол энэ арайчтай гэхэд шогшроход хэтэрмээр ийм юм байгаа учраас би ямар ч хэлсэн оролцож ахмад уран бүтээлчдийн төлөөлөл ирээ гэж ингэж сэтгэл зөргөлийг дуудлагаар ирж байгаа юм л да. 4-5 өдрийн дотор бидний өмнө харагдаж байгаа энэ 256 хүний материал ирсэн. Та бүхэн харж байгаа. Яг тий санал судалгаа ирсэн. Эхний 100 хүн дараагийн эхний 100 хүн энэ 2 дахь 100 хүний баримт энэ дараагийн санал хүсэлтэд бичиж амжихгүй байна. Дахиад ганцхан өдөр ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу дахиад нэг өдөр ажиллуулахад 56 хүний санал. Ингээд нийт 256 хүний санал авсан. Хамгийн өндөр хувь авсан асуудлуудыг та бүхэн хараад байгаарай. Дандаа ёс зүй, дарамт шахалт, хүчирхийлэл энэ байгууллага чи юу вэ? Уран бүтээлийн байгууллага. Гэтэл энэ уран бүтээл өөрөө хараат байдалд орно гэдэг ямар одоо байж болшгүй зүйл вэ гэдгийг та бүхэн хинээр чөлөөлөхгүй мэдж байгаа. Үзэгчд маань ч ойлгоно энийг. За шинэ контентын дэмжлэг байхгүй. Бид үзэгчдэд бид нар шинэ контент, шинэ сайхан мэдээлэл танд мэдхүү оюуны бүтээл барих ёстой ийм хүмүүс байгаагаач додомдож чадахгүй, додомдох нь үтгэл шинээр юмч гаргаж ирж чадахгүй ийм байдалтай. Ялгуурлан гадуурхалт буюу тэгш бус харилцаа энэ байгууллагт үүрэлжээ гэдгийг 156 хүн буюу 60.5% нь хариулсан. Удирдлагын ёс зүй гэж юм алга одоо ажиллаж байгаа захирлуудын зөвлөл буюу удирдлагын багт ямар ч ёс зүй байхгүй гэдгийг харуулсан 144 хүн буюу 56.2%. 30 гаруй жил ажиллахад ийм асуудал 2 хон удаа гарч байна. Энэ 2007 онд нин жамцсан үед. Одоо энэ бас нин жамцсан үед. 2007 онд нин жамц захирал яаж сүүлээ гарчаа яаж нүдний удаа шүдний сайз болоод явсныг би амьд гэрчин манай энэ хамт олон бүгдээр ахмадууд мэдж байгаа. Энэ онд ахаад ийм гарлаа. Яах вэ? Бидний үг сонсдгоо. Анх эрэхт нь 2017 онд эрэхт нь би хэлсэн. Ганцхан үг хэлсэн нин жамц захиралд. За хүн төвтэй ажиллаараа гэж гуйсан. Өөр би юу ч хэлээгүй. Тэгэхэд baashин засвар төвтэй ажилласан. Баримт материалыг хараад хинд хөрөнгө оруулалт хийсэн байна, хинд яасан байна гэж хараад үнэхээр оогдсон. Дараагийн нэг хөндөгж байгаа нэг том асуудал бол энэ тагнах чагнахтай холбоотой асуудлыг би бас хэлмээр байна. Ерөнхий захирал жишээ нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үндэсний зөвлөлд тодруулахад энд байгууллагад чагнадаг ийм камерууд байгаа мó гэхэд бүх камер чагнадаг гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч хэлсэн. За энд 3 объектд дуу хоолой бичдэг өндөр үзүүлэлттэй камера. Тэр нэг захирал төрөнд танилцуулсан хэд хэдэн газар сонгуул өсвөр юу холбоотой юм тавьсан камерууд тавьсан гэдэг. Тэр камерууд ч дуу бичдэг юм. Одоо бүх камерууд дуу дүрсийг HD гэвчиж байгаа. Бүх камер. Одоо бичдэг камерууд нэг тайван шүүмж тавьсан. Энэ камер чинь ямар ч юм. Гишүүнээс асуулт асуухгүй. Ажлын гэрчлэлээр саналаа хэлэхдээ мэрэгчлэн тайлбар өгчих баг. За ийм байгууллагууд ирүүж байсан. Энэ нэг шаардлагын хариуны шүгийг хавьдаг бас хараад ийм шуурхыг хацаа зааж байгаа. Хугацаа зааж өгсөн. Энэ телевизийн нэвтрүүлэг уран бүтээлд ирж оролцдог одоо бүх хүмүүсийн дуу бичлэг зүйлийг одоо хяналтын камераар өндөр одоо хүчин чадал бүхий хяналтын камераар дууг нь дүрсийг бичиж байгаа нь ялангуяа энэ сонгуулийн өмнөх сараас эхлээд 5 сараас эхлээд ажиллуулсан энэ нь өөрөө хэвлэлийн эрхчлөөний тухай хууль болоод одоо Монгол улсын хувь хүний нууцын тухай хууль, олон улсын хүний эрхийн конвенцийн хэд хэдэн ноцтой одоо заалтуудыг зөрчсөн мөн түүнчлэн гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчиж байгаа ийм одоо гаж үйлдэлээ гэж бид үзсэн. MMB үндэсний сувг, MMB Монголын мэдээ, MMB World, MMB Sport, MMB гэр бүлгээд энэ олон сувгийг байгуулснараа менежментийн ховжил юм уу ямар нэгэн байдлаар ховжил руу орох энэ зам руу түлхэж
Реклам зар сурчлагын орлогыг хяналтгүйгээр 5 хэсэгт давхардуулж нэмж олох энэ боломжийг үүсгэж татвар төлөгчдийн мөнгийг өргөө зарцуулах. Яагаад өргөө зарцуулж байгаа гэхээр өнөөдөр энд ажиллаж байгаа уран бүтээлчид хийж байгаа уран бүтээлийг бусад цугуудад 60-аас 70-80% ийм давталттайгаар нэгээс нөгөөд нь давтаж гаргаж байгаа. Тэгэхээр энэ 5 өөр сууг байгаа нь ямар хэрэг байгааг бид ерөөсөө ойлгохгүй байна. Тэгэхээр энийг дотроо уран бүтээлчид эсэргүүцдэг. Сувг шинээр байгуулахдаа хизээш уран бүтээлчдээсээ асуудаггүй. Эзний тодорхой эзэдийн ол гэдэг шиг нэг дээрээс нь ясалсан чулуу явж энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг түрүүчийн 80 жилийн түүхтэй. Сүүлийн 53 жилийн түүхтэй энэ байгууллага ирнийг элгээр нь хэвтүүлээд авъя гэснийг алсын бодлого яваад байгаа юм биш үз. Магадгүй 90-ад онд Монгол кино үйлдвэр гэж хичнээн сайхан байгууллага байлаа. Тэрний гуниг тоёо давтагдах гээд байгаа юм биш үү гэсэн нэг тийм муу зүүн совин татаад байх боллоо шүү. Тэр Монгол цирк л одоо ураг хичнээн олон сайхан байгууллага яав ив. Тэгэхээр үндэсний тодотголтой үндэсний эрх ашиг жинкнээс хамгаалсан мэрэгжлийн 50 жилийн түүхтэй 70 жилийн түүхтэй энэ байгууллага байж л байг л дээ. Юу нь болохгүй байгаа яагаад байгаа. Үндэсний олон нийтийн радио телевизийг хуваах, нэгтгэх, өөрчлөхөд зөвхөн хуулиар зөвшөөрнө гэж заасан байдаг. Дээр нь олон сууг байгуулагдсан бол өнөөдөр эргээд санхүүгийн аудит хийгээд үзэлтийн мониторинг судалгаа хийгээд үнэхээр үр дүн гарсан уу үгүй юу гэдгийг бидэнд эргэж тайлагнаач гэдгийг үндэсний зөвлөлөөсөө шаардж байгаа. Хэрвээ үнэхээр үр дүн гараагүй татвар төлөгчдийн мөнгийг өргөө зарцуулж энэ телевиз үзэлтийг 5 хувааж бууруулж байгаа бол эргэж энэ сувгуудыг нэгтгэж гэдэг ийм шаардлагыг бид тавьж байгаамаа. Чэйз номроод, толгой номроод ирэхээр бусдыг бидний иргэшэл орно гэж бодож байгаа. Энэ телевизудаа яг нэг үг ярихт бол бүр нэг хувь хүний гаргалуул явж байна. Ерөөс юм болгон дээр нь том юм дээр л ойчж байна. Харж байхад ойчж байна. Ойчулж байна. Энэ дээр л та нар бодолтой ажиллаад энэ залуучууд би бол үнэхээр баярлж байна. Ингээд хэлчих ухаан түмэн байдгүй баг та. За би тэтгэврт гарахаа хооронд нэг чимээгүй явъя да гэх мэт заримдаа боддог байлаа. Тэмцчих хүн байхгүй гэдэг. Тэгэхээр одоо та нарт бүгдээр нь чинь баярлалаа. Одоо бүгдээрээ дундаас нь оргож усаад адаг болчихгүй шиг бодгээр тэмцэхгээр л баяр хүргэе. Үйлдвэрчний хэвлэл болон хамт олонны зөвлөлд бол 450 хүний гарын үсэгтэй өргөдөл ирсэн байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү? Үйлдвэрчний хэвлэл хараа. Өргөдөл нь байгаа юм байна те. За. Санал хүсэлт шүү. Гарын үсэгтэй те. Гарын үсэгтэй 450 биш нэг өргөдөл дээр ч юм уу тийм ээ 450 хүн гарын үсэг дурсан юм байгаа юм байна гэж ойлголоо. За. За энэ нарыг тавьчлаа. За төмрөөгөөс нэг юм тодруулах гэх. Одоо ингээд жилийн төсөв батлах гэж байна. Батлахаас өмнө энэ нэгжүүдэд, студиудад энэ төсөв тусгуулах одоо жишээлбэл шинжил сайжруулах техник тоног төхөөрөмж аппарат энэс санал авагддаггүй. Авдаг. Энэ дээр даваад цай бид тэр гарын төрний камер бүх юм орсон чинь бүгдийг хасаад хязгаарны төсөв гэж энэ 20 оны төсөвч хасагдсан 21 оноос хасагдсан. Улсаас бид нар дэмжлэг авдаг. Дээр нь татварын олон нийтийн татварыг авдаг. Реклам зар сурталчилгаагаар манайх хичнээн төгрөг олдсон байх гэсэн чинь бүр тийм ядуурталтай тулцсан байгууллага биш юм байна. Тэгтэл бид нар олон нийтийнхаа мэдэх эрхэнд яагаад энэ мөнгөтэй байжээж энд нь тааруулсан нэвтрүүлэг хийж чадахгүй байгаа юм бэ өнөөдөр гэдэг ийм бодолд хүртэл би энд өнөөдөр энэ олон баримтуудыг хараад би ингэж ойлгож авчаад уран бүтээлчийн хувьд үнэхээр бухимдаж байгаа. Уран бүтээлчдийнхаа цалин хасчаад өөрсдөө энийг ашиг гэж хараад ашиг болгоод хуваагаад авцсан юм бэ. Энэ нэр гайхаж байна. Энэ бол олон нийтийн мэдэх эрхийг та нар ковидтай үед юу ч битгий үз гэж хэлж хүмүүс уран бүтээлчийг суулгацсан ирнэ өөрсдөө хуваагаад идсэн мөнгө байна. Энэ уран бүтээлчийн хувьд үнэхээр бид нар энэ дээр бол харамсаж байна. 17 нинжан захирал ирсэн 17, 18, 19 онд энэ телевизүүдийг хичнээн тарамдаж хичнээн хүчгүй болгосныг та бүгд мэдж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Задлж, техникийн задлж, бүх юм сулдуулах гэж. Одоо бол техникийн явуулан камер тоног төхөөрөмж хүрэлцээгүй. Төсөв бат хийдгээ. Байнга төсөв хийгээд за тэдэн төрний хөрөнгө оруулалт бүгдийн зарчуудад юу ч байхгүй. За энэ мөнгө хаашаа орд юм бэ? Яагаад ингэ байхгүй гэсэн чинь сая өнөөдрийн захирлуудыг юу хараад үгүй ёстой нэг тархин цус харахгүй ч юм одоо би бол одоо үнэхээр аймаар.
Энийг бүгд харсан баг тийм ээ. Бүгд харсан биз дээ. Энэ нь одоо ингээд паблик болгоод бид нар одоо ерөнхий сайд хамаг одоо тэр мэддэг чаддаг усууд хэлнэ. Хүргэнэ. Яагаад гэхээр үндэсний зөвлөлүүд бидний хувьд бол ажиллах чадамжгүй. Захирлын зөвлөл бүр чадамжгүй. Наадмын томилттой явж байхад хүний нөөцийн газрынхан та бол одоо энийг уншуулаагүй байна. Гэхдээ би томилтоор явсан тэр одоо санхүү дээр байгаа. Уг 20% ассан. Би 10 хэдэн одоо ял гах хэдэн суулгахнууд бол олон надаас олон. Би нэг 10 гаруй даргатай хамтарч одоо олон нийтийн телевизийн ерөнхий захиралтай ажилласан юм билээ. Сайд жимууд ч өсөө ажлын төлөө сайн муу хэлцдэг. Тэгэхдээ энийгээ салсан бид нас бүгдээрнтэй би. Тэгэхэд жирийн ажилтнынхаа хүүхдүүдийн тавгтай хоол руу халбагдж байгаа ерөнхий захирал энэ ерөнхий захирал дээр харж байна. Үнэхээр өнөөдөр бол одоо энд телевизд хүчин зүтгэсээр ёстой нөгөө нэг хоёргүй сэтгэлээр амьдралаа энэ телевизтэй холбож ирсэн би одоо тэр дарга нарын авч ясан цалингийн үнийн дүнг хараад өөрийн ирэхгүй нулимс туссан. Уйлсан. Бид хийм бэ тэдний хувьд. Бид тэр хүмүүсийг зөвхөн баяжуулж тэд нар тансаг амьдрахын төлөө бид энд ажиллаж исэн юм байна. Бид энд нөгөө хумс хуруугаа өстой энд хуйгалж исэн юм байна. Яагаад тэр үндэсний зөвлөл нь өштэй тэр хамт олныг хүлээж авч байгаа тэр инх мандах даргын гаргаж байгаа ааш аяныг хараад бол гайхсан бэ. Би тэр хүнийг хүндэлж авдаг байсан. Гэтэл тэр хүн тийм ээ яаж харьцаж байгаа? Нинж жамт захиралтай хоорондоо харьцсан мессежийг уншаад бүр гайхсан. Одоо арайчтай бид нар ингэж доромжлуулах дээрээ тийм ээ ийм дээрээ туллаа гэж юу? Нэгийг сонсох бүгд ярь. Өнөөдөр яагаад биднэрлийн өрлөө өшгөлж байгаа тэр хүмүүс? Яагаад хамт олонныхоо өрлөө өшгөлж байгаа? Хамт олонны эсрэг явсан хүн хизээч ялдгүй шүү. Ийм юм түүхэнд байдгүй. Хамт олон харин бүгдээрээ яг нэг зангидсан гар шиг байгаараа л гэж хүсэх байна би. Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл бол олон нийтийг үзэгчдийг төлөөлж нийт одоо иргэд ард иргэдийг төлөөлж манай байгууллагад ингэж хяналт тавих, бодлого үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх ийм үүрэгтэй байгууллага байдаг. Гэтэл энэ үндэсний зөвлөл өөрөө энэ байгууллагыг одоо хямралд оруулж, энэ байгууллагын уналтанд оруулж байгаа гол хүчин зүйл нь болчиход байна гэж би үзэж байгаа юм. Энэ байгууллагыг нэр төрийн, уран бүтээлийн бүх зүйлийн шавартаа утгаж хайсан яг одоо ажиллаж байгаа захирлуудын зөвлөл, за тэднийг одоо гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хянаж байх үндсэн үүрэгтэй үндэсний зөвлөлөө огцрохыг шаардаж байна. Биднийг дэмжээрэй. Одоо манай энэ парламентээр одоо 48 саяар нийтчгчгээл нэг шүүн одоо энэ ч одоо бол шоронд орж одоо шонд өлгөгдөх боллоо гэхлөө нэг 3 сарын хэлсэн олгаараад ирчдэг шиг юм битгий болоосаа ажил хэрэг болоосаа л би ховдон гоё да ийм байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз олон нийтийн эрх ашигыг тусгасан нэвтрүүлэг контентыг жил болгон боловсруулж хүргэх ийм үүрэгтэй байдаг. Бид нэр өнөөдөр үзэгчдэд зориулаад бид нэр шинэ нэвтрүүлэг та бүхний эрх ашигыг хамгаалсан ийм нэвтрүүлэг хийх боломж нөхцөл хаагдмал байсан гэдгийг бас энд дурдхан зүйтэй болов. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дундаа редакцийн хараат бус байдлаа хамгаалуулсан хуультай ганцхан байгууллага. Энэ хуулийнх нь 5-ын 1-р зүйл заалт дээр сурвалжлагч редакцийн хараат бус байдал захирал удирдлага хөндлөнгөөс нөлөөлөх оролцохыг хориглоно гэж тодорхой заасан байдаг. Редакцийн хараат бус байдал гэдэг бол энэ үзэгчдийн гэрт хүрж байгаа телевизээр гарч байгаа альва уран бүтээл мэдээлэл нь тухайн үзэгчийг одоо үзэгчийн өмчим жишээ татаад ярих юм бол цагийн хүрд хөтөлбөр гэдэг тухайн үзэгч олон нийтийн өмч юм аа. Энэ цагийн хүрд хөтөлбөрт олон ургалч үзэл, ардчлал, иргэдийн мэдэх эрх, чөлөөтэй мэдээлэл энэ бүх одоо олон нийтийн шинжийг агуулсан энэ мэдээлүүд багтаж явах ёстой юм. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдсан. Цагийн хүрд хөтөлбөрт жишээ нь ямар мэдээлүүд орохыг өдөр бүр
энэ байгууллагын удирдлага нэхэж шаардаж энийг хас тэрийг оруул, энийг бойл гэж бидэнд ингэж хэлж байна. Гэтэл энд захирал удирдлагууд гэдэг тусдаа нэг субъект, мэрэгжлийн редакц гэдэг бас тусдаа нэг ийм асуудал юм аа. Энийг хамгаалж чадахгүй бол энэ өөрөө олон нийтийн телевиз байж чадахгүй. Хувийн компани, хувийн телевизээс ялгаагүй болж байгаа юм аа. Цаг үеийн үзэл бодол гэж нэвтрүүлэг хөтөлдөг. Ерөнхийдөө дандаа хилцүүлэг шууд нэвтрүүлгүүд хийдэг. Өмнөх одоо энэс өмнөх 2 3 жилийн өмнө бол хизээч би хэнийг ураад ямар асуудлаар нийгмийн ямар тулгамдсан асуудлыг ярихыгаа шийдүүлдэг байсан. Одоо бол ямар зочин орох уу, юу гэж яриулах уу гэдгийг захирлууд асуудаг. Энийг оруулахгүй тэрийг оруул гэдэг ийм хараат байдалд орно гэдэг бол үндэсний олон нийтийн телевиз үзэгч олонныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ бол цэвэр уран бүтээлчдээс шалтгаалсан асуудал биш. Удирдлагын багаас шалтгаалж уран бүтээлчид ийм сэтгүүл зүүн хараат байдалд орж хавчигдмал байдалд ажиллаж байна гэдгийг илтгэх баха гэж бодож байна. Туйлын хариуцлагагүй байна. Арайч ийм байгаагүй энэ телевиз. Би одоо энэ хэрвээ тийм дарангуйлттай энэ төр байгаа бол энийг дэмжиж байгаа захирлын зөвлөлийн гишүүнч байгаа дэмжиж байгаа зарим ч дэмжиж байгаа ах гэж ил гаргаж чадахгүй л болохоос шүү. Маш хариуцлагагүй байна. Энэ дотоод асуудлаа олон нийтэд дэлгэдэг нь энэ бол манай байгууллага зөвхөн нэг нам нэг хүний өмч биш, олон нийт та бүхний итгэл сэтгэл дэмжлэгээр одоо үйл ажиллагаанд зүй зохистой үргэлжилж уран бүтээл нь бас ундарч мэдээ сурвалжлага нэвтрүүлэг нь олон нийтэд хүрч байх ёстой ийм үүрэгтэй хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх одоо ийм шаардлагатай хамт олон учраас бидний энэ дотоод асуудлыг цэгцэлж өгөөч. Энэ зүй зохисгүй авирлал за энэ төрөөс орж ирдэг энэ санхүүжилтийг үрлэгэн зарцуулдаг уран бүтээлд зарцуулдаггүй энэ бүх байдлыг цэгцэлж өгөхийг шаардаж байгаамаа.